Сайн бацхан үзэгчдээ шинэ ном нэвтрүүлэг эхэлж байна. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан номын ертөнцид болж байгаа мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэх болно. За өнөөдрийн шинэ номын хуудас. Монгол улсын төрийн хошоо шагналт төр нийгмийн нэр зүтгэлтэн эрдэмтэн зохиолч Чадраалын Лодойдон багсны мэндэлснээ 100 жилийн тохиож байна. Ойн хүрээнд гэрэл зураг номын дээжс үзэсгэлэн болоод олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 20 дугаар зууны уран зохиолын гол төлөөлөгч эрдэмтэн зохиолч Чадраалын Лодойдон баян 100 жилийн зориулсан 5 ном шинээр хэвлэгдэж нээлттэй хийлээ. Энэ 7 хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг үзэгч та бүхэнд Интер ном номын лүүрээс танилцуулна. Романч, зохиолч, соёлын гавьяас зүтгэлтэн Жамян, театр киноны нэрт найруулагч Нимгавагийн амьдрал уран бүтээлээс сэтүүлсэн би дараагийн зуунд эргэж төрн номын нээлт боллоо. Өвөр Монголын хүүрнэл зохиолын төлөөлөгч Бүрэн төгсийн Дэлгэр ханга роман Кирилл үсгээр хэвлэгдэн гарчээ. Төрийн 3 удаагийн шагналт ардын уран зохиолч академич Цэндийн Дамдис сүрэнгийн бүтээлийн 9 бат ном хэвлэгдэн гарлаа. Шинэ ном нэвтрүүлгийн зохиогчийн болонд романч, зохиолч, соёлын гавьяас зүтгэлтэн Дамдны Жамин оролцлоо. Нэвтрүүлгийн эхэнд та бүхэнд өнгөрсөн 7 хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг Интер ном номын эхлэлгээс бэлтгэсэн мэдээллийг хүлээн авчирсан нь. За сайн байцгаана уу та бүхэнд Интер ном номын дэлгүүрийн өнгөрсөн 7 хоногийн шилдэг борлуулалттай номуудыг танилцуулахад бэлэн болоод байна. За эхлээд уран зохиолын шилдэг борлуулалттай номуудыг эхлээд танилцуулъя. За 1-р байранд Jane Eyre гэдэг ном орсон байгаа. Энэ ном маань 1-2 дугаар дэвтэр, 1-р дэвтэр 1-р байранд, 2-р дэвтэр 3 дугаар байранд орсон байна. Бестселлер жагсаалтын маань. Энэ ном маань өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийсэн шинэ ном байгаа. За мөн өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийсэн шинэ номнуудаас баримтат бүтээлийн бестселлерд орсон Мацаг барих тухайн ном байгаа. Энэ хоёр ном маань ингээд шинэ ном дөнгөж гараад дараагийн ном бестселлерт орсон байна. За орон зохиолын бестселлерийн 2-т Арьсан хүрэмтэй Мадонна гэдэг ном орсон байна. Энэ ном маань манай уншигчдын залуучуудын маань их сонирхож уншдаг болсон ном байгаа. Гол сэдв нь хайр дурлалын тухай сэдвтэй гэж хэлж болох энэ ном байна. За 4-р байранд болохоор мөн Монсодроо утга зохиол цувралын газар доороос бичсэн тэмдэглэл гэж манайхан Достоевский зохиолчийн ном орсон байна. За 5 болон 6-р байранд Монголын түүхэн хаттын тухай бичсэн номнууд орсон байна. За 7-8 дугаар байранд 100 жилийн ганцаардал Лолита гэдэг хэвлэгдэн гараад тодорхой хугацаа өнгөрж байгаа гэсэн манай залуучуудын сонирхож уншсан хэвээр байгаа номууд байна. За 9 болон 10 дугаар байранд Сахиус зохиолч Аюур заны Сахиус тангаа нууц. За мөн гал мөсний дүүн цувралын 1-р дэвтэр бол Хаан Сэний тоглоом номнууд орсон. За 9 дугаар байрны орсон номны тухай бас дэлгэрэнгүй өгүүлэхэд дараа 7 хоногт манай дэлгүүрдээ зохиолч Аюур зан хүрэлцэн ирж бөөгийн номын тухай ярилцлага хэлэлцүүлэг хийх байгаа. Тэр нь арга хэмжээнд бас ном сонирхтгүй уншиж хүрэлцэн ирвэл бас өрөөгөөстэй арга хэмжээ болох хаа гэж бодож байна. За баримтат бүтээлийн хувьд маань 1-р байр төрөнд дурдсан, 2-р байр дээр Бүсгийн код гэж ном байгаа. Энэ ном маань одоо гарснаас хойш бас тогтмол бестселлерт нэрлэгдэж байгаа ном байна. За 3-р байранд орсон ном маань одоогор дэлгүүр дээр дууссан байгаа учраас нэр нь байх. 4-р байранд амьдралыг өөрчлөх эмх зэгц гэдэг энэ ном манаас 16 оны 12 сар одоо бараг жил давнаж бестселлерт байгаа тогтмол манай залуучуудын ялангуяа эмэгтэйчүүдийн охид бүсгүйчүүдийн маш их хайж асууж сурдаг болсон ном байна. 5-6 дугаар байранд бас Оксфорд, Англи, Монгол, Англи, Өрийн тойл, Монголын нуус төвчөө гэсэн номууд орсон байна. Эдгээр номын хувьд бас л мөн манай тогтмол бестселлерт багтдаг одоо хэл сурах Монголынхаа түүх соёлыг сонирхох залуучуудын авч уншдаг номнууд байна. 9-р байранд орсон ном маань Сингапурын хөгжлийн нууц гэдэг мөн 17 оны өвд 2 дугаар сард гарснаас хойш тогтмол бестселлерт явж байгаа Сингапурын өдөрдөх Ли Куан Юугийн намтарчилсан ном орсон байна. За 10 дугаар байранд орсон ном маань мөн саяхан ирсэн улс төрийн чиглэлтэй шинэ ном гарсан байгаа. За ийм номнууд орсон байна. Монгол улсын төрийн хошоо шагналт төр нийгмийн нэр зүтгэлтэн эрдэмтэн зохиолч Чадраалын Лодойдон багсны мэндэлсний 100 жилийн тохиож байна. Ойн хүрээнд гэрэл зураг номын дээжс үзэсгэлэн болоод олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Тэнд бол одоо төв номын сангаас тавьсан номнууд нь байгаа. Тэр нь төв номын сангийнхан ингээд танилцуулна баг. Энд бол одоо аавын зохиол олон хэлээр 20 гаруй хэлээр хэвлэгдсэн. Тэрний орчуулга заримыг ингэж авчирч тавьсан. Тэгэд нэг юу тодруулаад хэлэх юм бол одоо Орос хэл тэр үеийн одоо Оросын бүх 15
республик гэдэг байсан шүү дээ. Тэр бүх юугаар хэд дахин Оросд хэвлэгдсэн. Тэгээд Хятадд, Японд, Германд, Испанид, Чех, Болгар тийм ээ. Одоо ингээд хэлээд ах юм бол зөндөө хэлээр орчуулагдсан. 20 дугаар зууны уран зохиолын гол төлөөлөгч Эрдэмтэн зохиолч Чадраалын Лодой Домбын 100 жилийн ой зориулсан 5 ном шинээр хэвлэгдэж нээлттэй хийлээ. Тухайлбал 20 дугаар зууны Манлай шилдэг роман Тунгалаг тамир романыг гар бичмлээс нь их авч дахин албан ёсоор хэвлүүлжээ. 2000 оноос эхлээд замбраагүй болж янз янзын хэвлэлийн газрууд, янз янзын формат, янз янзын алдаатай хасч нэмж гаргасныг үзээд биднээс ерөн дахиж 100 жилийн ойгоор нь 2 бот болгож энэ одоо тэргүүн дэвтэр дараа нь энэ дэд дэвтэр ийм байдлаар хэвлэж гаргасан. Энийг гаргахад манай одоо миний үеэр Цэнцэр ихчийн хүү Цэрэнгийн баяр сүрэн аав бол зохиолоо Монгол бичгээр бичдэг байсан. Бүх зохиолоо монгол бичгээр бичдэг. Тэгээд энэ аавын энэ номыг гаргахад баяр сүрэн маань одоо гар бичмэлтэй тулгаж сонгомл зохиол болгож гаргасан. Энүүнийг тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Энэ зохиол бол тийм учиртай. Тунгалаг тамирын өмнө үл олон жижиг өгүүлэг тоожууд нь гарсан. Малгайтай чон, шаргачин тэгснээ хамгийн сүүлд одоо энэ сайхан хайр гэж байдаг юм аа. Алдвал юм шүү, болвол гагцгүй алдаж болохгүй гэсэн энэ номыг бас дахин хэвлэж гаргасан. Гэрээсэл гэж. Гэхдээ энэ бол ерөөсөө аавын хайрын тухай бичсэн өгүүлбүүд орсон. Солонго. За тэгээд чулуун олон өгүүлбүүд орсон ийм ном. Энийг хэлчихье. Манай судлаачд бол Лодой Домбай голзуу зохиолч болох талаас нь судалсан, харин тэр соён гэгэрүүлэлт одоо радио хороонд ажилласан, намын хороонд лектор байсан, игдээ цул багшилсан энэ нийгэм улс төр философор ном бүтээл бичсэн тал нь орхигдсан байдаг. Тэгэхээр би энэ санаавад нэг архивд суугаад олсон материалынхаа дагуу 2014 оноос 16 оны хооронд 2 жил энэ дотор энэ ном өндсөндөө бичсэн юм. Тэгээд 100 жилийн ойгоор одоо зарим бүлэг зүй нэмээд ингээд гарч байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол орхигдсон янз бүрийн бий одоо араас нь ингээд архив ухуул юм гараад ах юм. Монгол улсад одоо энэ ямар нэгэн алдар зуутай хүний ойг тэмдэглэхтэй засгийн газрын хэмжээнд гэж ач холбогдол өгч тогтоол гаргаж ном зүйг нь бол хэвлүүлж байсан удаа бол баг үгүй. За тэгээд энэ жилийн өөдөн Лодой Домбай ойд зориулаад тогтоол гаргасан байгаа нь бол Монголын ном зүйн салбарт бас нэг тийм онцлогтой явдал болж өнгөрлөө. За бид бүхэн энэ хүү ном зүйг хийхдээ зохиолчдын одоо зохиол бүтээлүүд, за мөн нийтлэлүүд, лекцүүд эдгээрийг зохиол бүтээлүүд болон за шүүмжүүдийг нь бол хайж түүж цуглуулж оруулсан байгаа. За энэ дээрээс гадна Лодой Домбай талаар зохиол бүтээлийн талаар судалсан хүмүүсийн мэдээллүүд, номууд, за мөн ярилцлагууд, үр хүүхдүүд, за хамтран ажиллаж исэн хүмүүсийнх нь кино жүжигтэн тоглож исэн хүмүүсийн ярилцлага гэх мэтлэнгийн ийм дурсамж яриануудыг бол ийш нь бас дурдсан байгаа. За тэгээ энэ хүү ном зүйг хийхдээ олон улсын ном зүйд ашиглагддаг програм хангамжаар олон улсын ном зүй IEEE гэдэг стандартын дагуу хийж гүйцэтгсэн байж байгаа. Өвөр Монголын хүрнэл зохиолын төлөөлөгч бүрэн төгсийн Дэлгэр хангаа роман Кирилл үсгээр хэвлэгдэн гарчээ. Түүний энэхүү бүтээл нь 20 дугаар зууны Манлай Тунгалаг тамир романтай холбогдож байгааг утга зохиол судлаачид хэлж байна. Мөн Лодой Домбайсны сайхан хайр байдаг юм шүү, олвол гагцгүй алдаж болохгүй хайрын өгүүлбэрүүд багтсан номыг Япон зохиолч Япон хэл дээр орчуулжээ. Улаанбаатарын их сургуулийн профессорын багаас зөвлөх багш нь Зэдв багш давд урж багш. Тэгээд хэдэн дорн залуучууд байдгийг мөнгө хоригл бат төр батших болон зөвлөг маа гэдэг. Бид нар өнгөрсөн жилээс эхлээд Монгол ургалтны утга зохиол судлал гэдэг ийм цуврал гаргасан. Эхнийх нь гарсан 20 дугаар зууны Монголын уран зохиол судлал цуврал. Одоо 2 дугаарх нь явж байгаа. Брэдийн 20 дугаар зууны уран зохиол гэдэг зүйлийг Найдаков эрдэмтэн тэргүүтэй зүйлийг орчуулж Брэдийн эрдэмтэнтэй хамтарсан цуврал явж байгаа. Үүний хажуугаар Монгол ургалтны шилмэл уран зохиолын цомирлог цуврал бас явж байгаа. Эхнийх нь Өвөр Монголын нэртэй зохиол бүрэн төгсийн Дэлгэр хангаа армаа.
Энийг хурд зохион байгуулагчтай хамтраад Лодой Думгуй ой зориулаад ингээ гаргасан. Лодой Думгуйтай холбоотой, Лодой Думгуйн зохиолуудтай хүн холбоотой учраас энэ армааныг гаргасан. Зохиол эхлэхэд хальт харахад бол яг л одоо Монголын тамир эхэлж байгаа. Эрдэнэ одоо яаж явж эхэлдэгтэй адилхан адуучийн ондон эхэлж байгаа. Тэгээ энэ бүрэн төгсгой бол залуудаа сайн бөхчийн явуулсан. Бүх сайн барилддаг. Өөрийнхөө амьдралыг бас бичсэн гэж би бодож байгаа. Энийг уншаад өөрөө бол дурсамжиндаа бол би нэг адуучин хүнээс адуу мадлах арга дэглэгийг өдөр болгон хүнд хэцүү үед өдөр болгон шил арих аваад өгч яриулдаг байсан гэсэн тэр адуучны амьдралаа сурч үйдсэн. Бичлэн арга дэглэг хамаг юм нь бол Лодой Думгуйтай төстэй яг өөр Монголын ард түмний амьдралыг бичсэн учраас Лодой Думгуй Монголын тамирын холбоотой хүн холбоотой ном. Гэхдээ өөр Монголын ард түмний одоо дээж бахархал болсон ийм арман байгаа. Энийг Монголын ард түмэн унших ухаа гэж бодож байгаа. Миний энэ ном бол нэр нь бол Монгол улсын жүжигний зохиолын чуулган гэдэг нэртэй. Энэ бол 5 дугаар байт. 5 дугаар байт нь бол Цол Лодой Дамбагийн жүжигний зохиол. Би бол энэ нэг бус нэг зам дагуу орны Монгол туурхтны жүжигний зохиолыг иж бүрнээр хөвөлж гаргах зорилго талгаж одоо 20 жил болж байгаа. Монгол улсын жүжигний зохиолчдын жүжиг бүтээл, бураадын жүжиг бүтээл энийг бол бүр цуглуулж авсан. Энэ жилдээ бол багтаагаад Монгол улсын жүжигний зохиолын чуулган 10 бот номыг гаргахаар болсон юм аа. Би нааш гарч ирэхдээ арай энэ ном гараагүй байсан. Миний шав 2 өдрийн өмнө нааш ирэхдээ хөвлөлийн хорооноос хав халууг нь 20 дэвтэр номыг хүргэж өгсөн юм аа. Ийм завшаан болгосон нөгөө Лодой Дамбай сангийнханд маш их талархаж байгааг илэрхийлээ. Тэгээд бас би за ер нь шүлэг яруу найраг их орчуулахаас бас нөгөө өгөөлөг өргөлдсөгийн зохиолыг орчуулах дурчлагаа бас нөгөө тийм их биш байсан. Харин энэ удаа үнийг орчуулах гээд энд байгаа улаан багш нар тэгээд нөгөө зохиолч тэгээд аргалын хаан гас нөгөө их юм асуусан. Тэгээд их туссан шүү. Тэрний бас баярлаа гэж хэлмээр байна. Төрийн 3 удаагийн шагналд ардын уран зохиолч академич Цэндийн Дамжсүрэнгийн бүтээлийн 9 бот ном хэвлэгдэн гарлаа. Монгол хэл утга зохиолын талаарх түүний бүтээлийг Монгол судлалын шилдэг өв зурвалд оруулан уншигч судлаачдын гарт бот хэлбэрээр хүргэж байна. Цэндийн Дамжсүрэн 20 дугаар зууны манлай соён гэгэрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн орчуулагч зохиолч хүн байсан юм. Энэхүү 9 ботыг академич Дамжсүрэнгийн охин болон Монгол Улсын их сургууль шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид хамтран эрхлэн гаргажээ. Энэ бол одоо зохиолчийг таал төгснөөс хойш 31 дахь жилийн дараа одоо зохиолч маань уншигчтайгаа эрдэмтэн маань уншигчтайгаа уулзж байгаа ийм баяртай үйл явдал. Тэгээ энд бол энэ номын дээжийг хэлэлцэх хүлээн авахар дандаа Монголын хэлний мэргэд дандаа соён гэгэрүүлэгчд ирсэн байна. Тэгээ энэ маань цаашаага одоо Монголын хэл бичиг утга зохиол өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үлэмжийн ач холбогдолтой гэж ингэж бодож байна да. Дамжсүрэн багш чинь одоо Монгол хэл бичиг утга зохиол Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэхэд л хамаг амьдрал зориулсан ийм хүн л дээ. Ялангуяа Монголын хэл бичиг утга зохиолыг одоо дэлхийд дахин төрөхөд онцгой гавьяа байгуулсан. Насан туршийн хөдөлмөрийн дийлэнх нь бол Монголын өв соёл, түүний дундаа Монголын эртний уран зохиолын судалгаа байсан юм. Тэгэхээр тэр чиглэлээр бол одоо Монголын уран зохиолын тайм гэж 3 бот номыг удирдах эхний ботын өөрөө, хоёрын дийлэнх хэсгийг, 3-ын бол одоо шавнараараа ингээд бусад эрдэмтдтэй хамжиж гаргасан байх жишээтэй. Бас Монголын уран зохиолын дээж 100 бэлэг оршив гэдэг гайхамшигтай цомрлог номыг одоо анх удаа эмгэгтэн гаргаж Монголын уран зохиолыг одоо дэлхийн утга зохиолын нэг бүрэлдэхүүн хэсэг болголоо гэж одоо гадаадын эрдэмтэд тухайн үед их өндөр үнэлжсэн тийм одоо сонин гайхамшигтай ажил олныг хийсэн хүн шүү дээ. Тэгээд одоо гисэр жангар нуус товчоо гэж Монголын эртний уран зохиолын одоо ноён арвилууд болсон 3 чухал зохиолыг бол анх удаа одоо олон түмэнд эрдэмтний жилийн эхийг ашиглаж хөргсөн.
Шинэ ном нэвтрүүлгийн зохиогчийн болонд романч, зохиолч, соёлын гавьяа зүтгэлтэн Дамжны Жами оролцлоо. Тэрээр театр киноны нэрт найруулагч Ним Гаваагийн амьдрал уран бүтээлээс сэтвэлэн бие дараагийн зуунд эргэж төр номыг хэвлүүлжээ. За Монголын нэртэй театр киноны найруулагч Ним Гаваагийн телевиз, радио, сонин хэвлэлд өгсөн ярилцлага, сэтгэгдэл мөн Ним Гаваагийн кино болоод театрын уран бүтээлийн тухай Монголын судлаачид эрдэмтдийн бичсэн өгүүлбэрүүд ийм юмнуудыг ийм хэтгээд нэгдүгээрт, хоёрдугаарт би өөр хэдэн эссе бичээд ингээд энэ номыг одоо үлгийнд хийж одоо хүүхдэл гэж байгаа юм шиг ингээд ном болгож ингэж хэвлсэн юм. Тэгээ би дараагийн 100 дээр гэж ирнэ гэж Ним Гаваа найруулагчийн ном бол тухайн ном бол бас миний бодлоор бол хоёр талтай. Нэгдүгээр түүхээр энэ номыг зүгээр одоо кино одоо жүжиг бичээ тэрүүгээр тэрний тухай одоо юугаар хийцэн гэж болохгүй. Энэ номонд энэ зохиогч бол энэ найруулагч бол үзэл бодлоо дүүрэн шингээсэн байгаа юм. Тэгээ энэ дүүрэн шингээсний одоо нотлохныг баримтгал үндсэндээ Ним Гаваа найруулагчийн кинонд тэр жүжигэнд тэр монголчуудыг үндэсний үзэлтэй болгоход зориулагдсан. Монгол хүн үндэсний үзэлтэй байснараа эв нэгдэлтэй болно. Эв нэгдэлтэй байснараа Монгол улс, Монгол хүн хүчтэй байна. Тэгэхээр энэ үндэсний үзлийг тунхагладаг юм нь урлаг соёл байгаа юм. Урлаг соёлоор одоо монголчуудын үндэсний үзлийг ингэ сэргээж, хөгжүүлж, баяжуулах гэсэн энэ санаа энэ номонд гүнзгий туссан байгаа. Ер нь найруулагч Ним Гаваа бол эцсээс одоо энэ кино бүтээсэн кино жүжигээрээ үндэсний үзлийг тунхаглагч. Үндэсний үзлийн одоо тийм дайчин байлдаг гэж хэлж болно. Тэгээ Ним Гаваа бол өөрөө пам монгол үзэлтэй хүн, жинхэнэ үндэсний үзэлтэй хүн. Үндэсний үзэл гэдэг зүгээр нэг яриад энэ миний газар, энэ миний ус, энэ миний тэнгэр гэж яриад байх биш. Бүтээлтэн шингээд ингээ хүмүүсийн зүрх сэтгэлд тархинд очиж байна гэдэг чинь хамгийн чухал юм байгаа юм. Тэгэхээр Ним Гаваа найруулагчийн энэ үндэсний үзэл гэдэг энэ дээр хоёр юмар илэрдэг. Нэгдүгээр Ним Гаваа найруулагч Бой гэж кино хийсэн. Энэ Бой гэдэг кино бол Оросын зэргүүд одоо богинохон хугацаанд Монгол нутагт байж байхдаа Монголын байгалыг, Монголын хүний ялангуяа хүний уурга тархинд тэр одоо их тийм сэв суулгаж ирсэн. Байгалыг бол сүйтгэж байсан, их хэмжээгээр нь талхалж байсан. Энэ тухай одоо тэр кинонд өгүүлдэг. Тэр кинонд гардаг. За нөгөө нэг нь Газар шороо минь үзье гэсэн кино. За энийг эхлээд энэ хоёр киног бол монголчууд тийм таатай хүлээж аваагүй. Яагаад таатай хүлээж аваагүй гэхээр энэ яагаад энэ дээр нэг тийм одоо юуны явдал гараад байна. Самуу явдал. Хормоны явдал гараад байна гэж. Ухаана тэр Газар шороо минь үзье гэдэг кинон дээр нэг хятад хүн одоо тэр дарган сайхан хүүхнүүдийг одоо өөртөө татаж тэдэнтэй янз бүрийн явдал суудлын үүсгдэг ийм байдалтай тэр кинонд өгүүлдэг. Тэгвэл ердөө тэр бодлого цаа талд нь тэр Монголыг хүнийг улс орныг уусгадаг нэг бодлого байна. Тэрний ягаад гэвэл нэгдүгээр цусыг холдог. Цусыг өөрийнхөө одоо цустай холиод тэгээд эрлизүүлээд тэгээ эрлизээс юу ч гардыг ингэж яваад ингэдэг. Хоёрдугаарт бол газар нутгийг одоо эзэгэндэг. Газар нутгийг яаж авдаг ихтэй одоо аль сайхан байгальтай, аль сайхан үржин шинтэй газар тариа ногоо тариад тэгээ тэн дээр одоо термэрмэ тавиад тэгээ тэр газрыг эзэмшиж авдаг. Ингээд нэгдүгээрт хүний эрлиз болгоод хоёрдугаарт газрын өөр юм болох энэ замаар тэгэхээр энэгээр одоо манай өмнө талын хөршийн нэг үеийн бодлогыг шүүмжилж тэр уран сайхнаа гаргаар хүмүүст хүргэсэн. Тэгээ манай хүмүүс, манай үзэгчид бол оюуны одоо төвшний нэг хэсэг хүмүүс бол энэ зүйтэй маш зөв юм байна гэж хүлээж авсан. Нэг хэсэг хүмүүс бол жаахан гайхсгий гээд ийм хачи юм гаргад юм уу гэсэн ийм ойлголттой байсан баг. За цаашлаад ярих юм бол одоо театр киноны найруулагч Ним Гаваа
одоо хайрыг бэлгэлэгч. Үндсэндээ одоо Нямгаваагийн уран бүтээлээс ингээ ажиглах тул хайр гэдэг юмыг одоо гүн гүнзгий тунхаглаж байгаа. Хүн байгальд хайртай байх, эх орондоо хайртай байх, хүн хүндээ хайртай байх, Монгол хүндээ хайртай байх. Энэ үзлийг тунхагласан байдаг. Тэгэхээр Нямгаваагийн уран бүтээлд байгаа хоёр гол үзэл санаа бол нэгдүгээрт төрөчи миний ярьдаг эх оронч үзэл, үндэсний үзлийг бий болгох. Хоёрдугаарт хайр бий болгох. Тэгээ хайр гэдэг чинь одоо жижигхэн явцсан ойлголт биш шүү дээ. Эрэм хоёрын хооронд хайр биш. Энэ бол агуу их хайрын тухай ойлголт. Энэ бурхны судар, номлол бүх юмд бичсэн хайрыг хүмүүс түгээх. Яагаад хүн эх орноо хайрлаж, яагаад хүн газраа хайрладаг болдог юм. Энэ тухай одоо үзэл бодлыг бий болгодог. Тэгээд Нямгаваагийн уран бүтээлийг манай зарим судлаач, сэтгүүлчид одоо сайхан задлж бичсэн. Одоо яг миний энэ өлгөөдөж авсан энэ номон дотор Нямгаваагийн тэр боо гэдэг киноны тухай Монгол улсын соёлын говьяас зүтгэлтэн яруу найрагч, орчуулагч Жэн Эргүй их сайн бичсэн. Энэ киногоор одоо ямар үзэл санаа гаргасан юм бэ? Юу хэлэх гэсэн юм бэ гэдгийг сайн задлж бичсэн. За өөр нэг одоо гарын 5 хуруу гэдэг. Одоо монголчууд хамгийн сайн мэддэг кино. Тэнд шагдар гэдэг хуучин цагаар бол эсрэг дүр байж идэг. Муу дүр. Тэр дүрийн тухай тэр шагдар ганцаардсан. Тэр шагдар яагаад социализмын үед ийм байсан. Одоо тэр шагдрын дүр бол эерэг дүр шиг болох гээд байгаа. Ийм тэр хүн одоо хэдийгээр одоо гэрүүлээсээ салсан ч байсан, хүүхд юухтаас салсан ч байсан. Яагаад энэ хүн ингэж ганцаардсан сүулдэ охиныхоо хормон дээр одоо очих хэрэггүй. Тэнд машингээ хажууд ганцаараа зогсож явах болов. Халамжлах гэж үзэн, мөнгө төгрөг өгөх гэж үзэн, хувцсанаар өгөх гэж үзэн, ерөөсөө хүлээж авахгүй тэр охин бол бүр эцгийнхээ эсрэг ингэж хандаад байдаг. Энэ тухайн одоо сэтгүүл зохиолч ойдов бичсэн байна. За ялагдаагүй амьдрал гэж одоо энэ том одоо ярилцлага байгаа. Энийг одоо яруу найрагч сэтгүүлч хишиг ундрал хийсэн. За ардын уран зохиолч Балжирын догмод энд өөрийн зохиол Догшин утгтын сахиус гэдэг киноныхоо тухай бичсэн. Энэ киног одоо хэн бүтээсэн бэ? Нямгаваа энэ киног яад найруулсан бэ? Энэ хутгтыг Нямгаваагаас өөр найруулагч хийж чадах байсан уу, чадахгүй байсан уу? Энэ кино сайн болох байсан уу гэв. Тэгээд энэ дэлхийн Англид байдаг кино актим, дэлхийн кино судалгааны том актим болвол 8700 кинонд судалгаа хийж үзсэн байгаа юм. 1920 оноос хойш 8700 кинонд судалгаа хийгээд 870 киног сонгож аваад тэрнээс 100 киног эренбэлсэн. 100 киног. Энэ киноны 100 киноны 31-д нь Догшин утгтын сахиус орсон. Найруулагч нь Нямгаваа мөн 31-д эренбэлэгдсэн. За Нямгаваагийн тэр эренбэлэгдсэн тэр 31 гэдэг тоон дээр Японы кино найруулагч Акира Куросава, Америкийн кино найруулагч Спилберг хоёр 31-д энэ гурван хүний нэр хамтдаа бичигдсэн байгаа юм. Тэгэхээр зүгээр нэг одоо Монголдо кино хийж чад юм уу, Монголдо ингээд чэйжэд илдээд байх биш. Ерөөсөө Монголын уран бүтээлчид дэлхийд гарах хэрэгтэй. Монгол хүнд Монголын уран бүтээлчид дэлхийн тавцсан хэрэгтэй. Одоо бол тийм цаг үе болсон. Одоо Нямгавааны найруулагч Америкийн Холливуудгийн энэ киноны байгууллагатай түүхэн кино уран сайхны 2 кино хийхээр гэрээ хэлцээний төвшөнд ажиллаад байж байна. Ажиллаад энэ кинонууд сайн болох юм бол монголчууд ухаандаа Холливуд гэдэг киноны вант тулс тэрний одоо нэг гишүүн болно гэх юм одоо тэрний нэг одоо хамаатан болох нь ба шүү дээ. Тэгэхээр биднүүд ингээд хол явах гэж байгаа. Аль болох гадагшаага гарах гэж байгаа энэ хүнийг дэмжих ёстой гэж би боддог. За өмнө нь одоо 2006 онд Их Монгол улсын 800 жилийн ойгоор найруулагч Нямгаваа Японы уран бүтээлчтэй хамтраад Бөртчөн гэдэг кино хийсэн. Энэ кино бол одоо Аз ТV, Америк, ялангуяа Аз ТV-д Катад, Солонгос, Япон гэдэг олон хүнтэй улсуудад гарч нэлээд хэмжээний одоо ашиг олсон. За энэ ч одоо Монголоос бол одоо
дөнгөж дангаж нэг жоохон одоо сунгаж гар сунгаж жижигхэн тусалцаа үзүүлсэн. Тэгээд нөгөө кино хийсэн хүмүүс чинь 30-40 сая доллар гаргасан хүмүүс чинь киногоо эзэмшээ явуулдаг. Тэгээ энэ бас л нэг талаас гонигтай дүү. За дараа нь бол 2008 онд зөвлөлт Оросын холбооны улсын Якут за Америк нэгдсэн улсын бас жүжигчдийг оролцуулаад Чингис хааны нууц түүх гэдэг кино хийсэн. Нууц түүх. Энэ кино бол одоо бас нэлээд амжилт олсон, Америкт зарагдсан, олон газаруудаа худалдаалагдаж дэлхийд дахинаар гарсан. Тэгэд энэ дээр миний ч бодол байдаг, Нямгавагийн ч өөрийн бодол нь байдаг. Юу гэхээр энэ Чингис хаан гэж энэ агуу их хүн одоо 20 дугаар одоо дэлхийн 200-2 дахь мянганы сууд хүн. Энэ Чингис хааныг зөвхөн монголчууд энэ манай хаан, энэ монгол хүн гэдэг өмчлөөд байхтай биш. Энэ хүн монгол хүн мөн. Энэ хүн дэлхийн хаан байсан. Японы зохиолч Инаи Ясушигийн Бүрчэн норманд Чингис хаан дэлхийд нэг нар байдгийн адил дэлхийд нэг хаан байх ёстой гэж ингэж тунхаглаад тэгээд Чингис хаан бол дэлхийн хаан гэдэг нь одоо яхаар байхгүй батлагдж байна. Өөр энэ одоо нөгөө талаар Чингис хааныг бид өмчлөхтэй гол нь бишээ. Чингис хааныг бол өмчилж болно. Монгол хүний хувьд. Гэхдээ Чингис хааны тухай аль олон бүтээлийг дэлхийн хичнээн олон улс хийх тусам бидэнд сайн. Монголын түүхийг дэлхийд түгээж л байх тусам бидэнд сайн. Өөртөө өнөөдөр бол дэлхийд дахин энэ Монголын их баялаг түүхийг харж байна штэ. Энийг мэддэг болцсон байна. Зүгээр монголчууд бол өөрсдөө харин бага мэдээд байж магадгүй юм. Тэгэхээр Монголынхаа түүхийг дэлхийд түгээх гэсэн энэ одоо алхам бол зөв зүйтэй алхам гэж бодож байна. Тийм учраас би одоо Нямгава найруулагчийн энэ одоо нэлээд хол яваасаа тэр уулын оргил гараасаа гэсэндээ найздаа одоо дэмжих маягаар найзаагаа дэмжих маягаар энэхүү одоо би дараагийн 100 дээр гэж ирнэ гэдэг энэ эсэ арманыг одоо үлгэдэж одоо зарим талаар зохиож ингэж бий болгосон. Ингэж одоо бий болголоо. Тэгээ энэ номыг эрен хүмүүс уншихдаг юмгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар хэн унших ёстой гэвэл энэ найруулагч нар тэгээд жүжигчид ийм хүмүүс уншихаас гадна оюутнууд уншил их сайн байгаа юм. Оюутнууд эндээс их юм олж авна. Тэр ерөөсөө одоо хүний энэ оюун ухааны хүний авьяасын тэр шахагдсгүй тэр ертөнцийг харж чадна. Хүн ирэнд яахтаар ингээ 30-40 жил ганцхан юмны төлөө ингээ яваад байдаг. Удаа ухаан зүгээр нэг диплом бол диплом штэ. Диплом бол одоо яг муугар хэлэхэд одоо дөрвөлжин одоо цаас чиг хэлж болно. Гэхдээ энийгээ батлаад тэрийг хөдөлмөрөөр батлаад авьяасаараа батлаад ингээд монголчуудад өв болгож үлдээх гээд ингээд явж байгаа энэ хүнийг дэмжих хэрэгтэй. Энэ бол Монголын урлаг соёлын асар том өв болж үлдэнэ. Энэ Нямгавагийн хийсэн кинонуудыг цахилж байгааг өрөөс нандин эрдэнэ. Энэ кинонуудыг бодоод үзэхэд одоо Монголын энэ телевиз нэлээд мүлжээд байгаа, нэлээд мүлжүүртэй байгаа юм биш үү? Ер нь өөр их олон кино тэр гарын 5 хурам уруу шиг тийм кино байна уу? Америкт амьдардаг нэг Монголын зохиолч хэлсэн байна л. Монголд одоо гарын 5 хуруу шиг кино алгаа. Ийм кино хэзээ гарах вэ? Гарын 5 хуруу шиг кино хэрэгтэй штэ гэсэн байна лээ. Тэгэхээр би бол тэр одоо үндэсний үзэл хайр тэгээд энэ янз бүрийн амьдралын одоо маш нандин философиудыг шингээж ингэж өөр нүдээр харж киног чинь өөр тарих, өөр сэтгэл, өөр нүдээр үтээж шít. Зүгээр л нэг киног л нэг юм хийгээл бахан зураг авчих тэр кино болд юм биш. Заавал заа талд нэг юм байх хэрэгтэй. Ухаанд заавал заа талд нь энд үндсэн үзэл шингэсэн байна. Заавал цаа талд нь хайр шингэсэн байна. Тэгээ хүнд монголчуудад ийм их бэлэг тарааж байгаа хүнийг одоо ямар хүн гэх вэ? Миний бодоход бол сайн хүн гэж хэлнэ. Сайн хүн, бүтээлч, жинхэнэ уран бүтээлч хүн гэж хэлнэ. Тийм учраас энэ номны үнц нь тэр хүний тэр бүтээлд оршиж байгаа байхаа гэж бодож байна.
Шинэ ном нэвтрүүлгийн ээлж дугаартай хамт байсанд баярлалаа үзэгчдээ. Дараагийн дугаараар иргэд уулзцгаая.